Калифорни мужийн ревью сайтад орон гэргүй Тайлер Чейз гэдэг залуугийн тухай мэдээлэл ерөнхийдөө сүүлийн 2-7 хоног цахим орчинд нэлээд явлаа. За энэ залуу яадаг залуу гэхээр Nickelodeon гэдэг суугт одоо хүүхдийн сууг гэдэг те Ariana Grande, Selena Gomez гэдэг ерөнхийдөө селебрити одуудыг хүүхд тахта тоглож ирсэн. Энд ерөнхийдөө нэг 2003-аас 6 оны хооронд харьяалагдчихсэн юм залуу. Одоо Мартин Киверли гэдэг хүүгийн дүрд тоглож ерөнхийдөө олон танигдчихсэн юм залуу байгаа. За энэний тухай мэдээлэл гараад байгаа. Анх яасан бэ гэхээр Даниэл гэдэг одоо хамт бас кинонд дээр тоглож ирсэн, суралт явж ирсэн залуу ерөнхийдөө олж мэдээд ингээд сурвалжлах бэлтгээд Нью-Йорк Пост дээр гараад ингээд ерөнхийдөө шуугч гисэн. Чейз гэдэг энэ залуугийн хувьд бол ерөнхийдөө 2021 оноос хойш ковидын дараагаас ерөнхийдөө хагас тамхинд донтоод ингээд ерөнхийдөө 2-3 жилийн хугацаанд орон гэргүй болоод ингээд гудамжинд гарсан байна. Даниэл гэдэг залуу очоод тийм хоолны тусламж, тийм сэтгэл санааны дэмжлэг гэдэг хийж болох бүхнээ хийж байгаа боловч хоол хийсээ илүү тийм надад марихон өчгөө гэдэг өдөөсний юм яриад байгаа. Тийм болохоор хүмүүс ерөнхийдөө аюу хүн дээр тусаад байгаа. Нэгэн үед ерөнхийдөө гарч ижсэн одоо Калкнаас ахуулаад тийм хоомланд тоглолдог. Калк нь одоо зул сарын мэдчилгээ явуулсан. За өөр бас бусад найзууд нь дээр ерөнхийдөө дэмжлэг, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа. Сэтгцэн эрүүл мэндийн төв гэж байдаг те одоо донтолтоо салгах гэдэг юм байдаг шүү дээ хөтөлбөр идэв. Тийшээгээ ерөнхийдөө явуулах тал дээр ингээ найзууд нэг олонд ингээд танил болсон хүмүүс ерөнхийдөө нэгдээд ингээд одоо үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм байна лээ. Гэхдээ мань хүн бол өөрөө бол ерөөсөө тийшээгээ явах үсэхгүй байгаа. Нөхцөл байдал яаж шилжүүлэх юм мэдэхгүй байна. Олонний хараанд төвтсөн байгаа те. Тэгээд хүмүүс бол аюул их сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа юм байна. За нэг ийм залуу цахим орчинд ямар ч хэлсэн 2-7 хоног нэлээд явлаа.